өнөөдрийн бичлэгээрээ би дахин төртөл муур болоод ирчихсэн гэдэг энэ анимийнхан 2 дугаар парт гэж байна. Зя манай хүн газрын луутай яагаад ч юм тулж идэг ба өнөөх амар хувирах гэсэн чинь ярил амар мангас болоод хувирсан байдаг. Манай хүн буцаж муур болж хувираад газрын луугаа өнөөх хязгааргүй юулуугаа авч хийнгүүтээ манай хүн эзэн дээр очиод ухаалцсан юм шиг. Тэгээд эзэн маш хүн шархсан байдаг ба эзэн дотроо манай хүнийг яг өгөх гэж хахад нэг талстан муур гарч ирээд авсан билээ манай хүн. Тэгээд манай хүн эзний унтах болгонд даанжин орж өөрийнхөө хүчийг сайжруулж байгаа бөгөөд тэр болгондоо манай хүний хүч маш өвчтэй болсоор нэг минутаа өртөө тулдаад маш амархан ялдаг. Тэгтэл агын гүнээс нэг сонин хүн гарч ирэнгүүтээ манай хүнийг өөрийнхөө биеийн нэг хэсэг болгоно ингээд артаас нь дайрахт нь манай хүн гайхчихсан артаас нь дайрч байгаа хүнээс сухтан хүч ирдэг. Тэгээд маргааш нь гарна. Гэрээсээ гарна гэд хувцалчихсан. Энэ хараа хөөрхөн багс. Эзэн чинхүү бодноо сэлмийн багш нь өөрөөс нь хүчтэй байсан сэлмийн багш нь тэр үед дайны үеэр амьд өрөвдөхөд нь би тэрэн шиг хүчтэй байсан бол гэж тэр төндөө. Тэгээд очиод өнөөх дарахнаасаа хувцас авнаа. Багийнхаа өмнөөс хувцас авч авчи. Тэгээд гоблин алаад бийж итэл өнөөх хүүхэн чинь гарч ирээд манай хүний нэг хэсэг болгоно гэж дайр чи өгсөн чинь манай хүний эзэн нь хамгаалж өмгөлдөг. За энэс хойш би манай хүний эзнийг элб охин гэдэг дуудчихъя. Энэ шар үстийг болонгууд зүгээр шар үст. Энэ улбар шар үстийг болонгууд олбор шар үст. Манай хүний болонгууд зүгээр манай. Тэгээд зөндөө яа тэгээд баахан худлаа ирнэ өнөөгч. Худ баялаар худаа. Зя манай улбар шар үст манай хүнийг яг яах гэж энд ирснээ хэлдэг. Манай энэ улбар шар үст чинь яг үнэндээ газрын луу байсан ба яагаад буцаад төрчөө гэсэн чинь манай энэ хүнийг алах үед энэ улбар шар үст чинь дахиад энэ хүнтэй энэ мууртай дахин уулзаад энэний хажууд баймаар байна гэд хүсэж чинь бурхан хүнгийн сонсоод төрүүлсэн билээ. Ямар амар амархан бурхан бэ те. Улбар шар үст шар манай хүн лүү дайрдаг. Тэгтэн манай хүн урдаас нь яатлах эзэн босч ирээд тамаа. Тэгээд сайн өстэй махалж зүсэлж идэж уунаа. Ямар өстэй хоол нэрнэл сайн байвал бусдаач яах вэ тийшэл. Тэгээд гараад явж итэл бүлгэн бүртгүүлэнгүүдээ хуйг моёг ахуулнаа. Наад болоод яасан бэ эмээ би одоо юу ярьж яах чинь та. Манай хүн нэг амар хүчтэй том бамбай авчдаг үлбэршэр. Ингээд амар хүчтэй томоос том сэлэм авснаа бүр зэвсгээ хаяад гараараа самарчаад буцаад зэвсгээ авахтаа цохоод тэгээд амар. Тэгэд нэг орк хурж ирэхтэн халаад слайм дайрахт нь бас алаад алцч өгнө. Манай хүн бас туслаад хамтран алцаж маш сайн гар нийлж байна. Өнөөх талстай газар хурж ирээд ажиалаа тайлнаа. Бас л гоё гаш. Зэн тэгээд нэг даалгавар аваад ятал манай улбар шар үс